Чөтгөрийн овоо. Хүсэл бүхэн биелдэггүй. Харин зарим хүсэл биелэх нь хамгийн том аимшигч байж мэднэ. Өчигшийн бүрий цагаар хүслийн овоон дээрээс чөтгөрийн овоо руу хараад хүслээ хэлбэл хэн нэгэн чам руу гараад аллаж байгааг чи харна. Чиний хүсэл биелсэн гэсэн үг. Харин тэр хүслийнхээ хариуд чи юугаа өгөхөд бэлэн бэ? Зохиолч мөнх сүмбэрлийн 3 цагийн урттай уг зохиол нь чөтгөрийн овоо, чөтгөрийн тойрог гэх бүлгүүдийг багтаасан бөгөөд харанхуй ертөнц хэмээх нэгэн том ертөнцийн эхний 2 бүлэг юм. Чөтгөрийн овоо бол эхлэл, чөтгөрийн тойрог бол хаалга. Хаалганы цаана бүхэл бүтэн ертөнц бий. Зохиолын бүтэн хэлбэрийг сонсох хүсвэл M-Book аппликейшнаас. Халуунаар төөнөж тэртээ хоол зэрэглээ үзэгдэх нь яг л хоосон тал дунд нэгэн суурин бүү мэдээжээ. Зуны дундсаар тул нохоо гаслам халуун хүм малгүй л сүүдэр сэрвэн бараадна. Харин энэ нутагт тал дунд хэсэгхэн газар гүнзгий чалга өндөр дов толгодууд байдаг. Дравын айлуудын мал тэнд өдрийн халууныг нарнаас зүгтэн гүн жалганд өнгөрөн нар буцах үед нэг амьсгаа аван тайван эдэшилсээр гэргэрийн зүг тарцгаана. Өнөөдөр ч мөн яг тийм ёсоор хонин сүрэг гэгээ орох төдий бэлжиж хангааг ээжин сэрээлээ. За алив, минийх өндөг өрөө мал нь бэлчлээ. Юу юуг л хүслийн овооны жалга руу орчих юм шүү. За тэгээд цаанаас нь нэмэхгүй хонь гараад ирвэл гарцаагүй нийлнэ. Минийх зайгаа авч чад мордорой. Ээжигийн хэлсэн үгэнд дуртай дургу орноосоо өндийсэн залуу түүнд аяглан барьсан цайгуун бөмбөн тавьсан тавхтай борцгноос хэдийг өмгөж яваад гэрээсээ гарлаа. Дал дүүрэн гэгээ татаж юу юугүй нар мандахад өгснийг илтгэн. Хангаа гэрийнхээ үүдэнд дөнгөж гараад өвшөөлгөн хоёр гараа алдлан сунаж яваад гэрээсээ холгуухан байх жөдөртөө морилууга хазаараа барьсаар алгав. Хангаа морьтойгоо шөгшүүлсээр хүслийн овог дөхгүүд хонинч гүнзгий жалга руугаа орж буун харагдлаа. Дэнгэр цэлмэг бүлтээгч үүлгүй байгааг харваас өнөөдөр ч мөн аагам халуун өдөр болох шинжтэй. Хангайч хүслийн аваан дээр гарч дээр нь аваасан чулуунуудын сүүдэрт суугаад хэдэн хон руугаа мөн цаанаас нь мал гарч ирэхнүү хэмээн дурдан даавууд нэмбэ ороос нь дурангаа гаргаж ирээд дурандж эхлэв. Нутгийнхан яг дахиж сүйд болоод байдаггүй хүслээ хэлж хувь заяагаа даатгаад байдаггүй ч энэ толгодыг хүслийн овоог ин. Гэхдээ овооны хавийн газар энэ хэсэгхэн газартаа хамгийн өндөр нээжээ. Харин хажууд нь байх арай нам толгодыг чөтгөрийн овоо гихч бас яагаад энэ хоёр толгодыг ийм нэрийцнийг хангаа үл мэднэ. Залуу хонь байгаа газар руу дурандж байснаа энэ эмсэглээд хаа муулууд одоо л ирж байна уу хэмээн өөртөө ярин дурангаа даавууд нь нямбаг игч нороогоод арьсан гэрд нь хэлээ. Удалгүй хангаан хажууд нэгэн мордон ирээд "За хавж нээд мал тогтун уу?" "За байлж үз. Али мориноосоо буу. Лүд чинь дөнгөж уулзаад л хүнээр тоглоод байдаг юм." Тоглоом дахуу хийгчэр доогтоо нарахгүй инээгээд мориноосоо буун дэрэгдэн суугаад "Өнөөдөр халууныг яаж шуухан барна да. Жаахан байж угаад нэмэх гойнд очиж танаа хүнийг харах уу?" "За чи надамаа. Юуны чинь манай хүн. Очоод ингэж донгодоод байвал уу?" Гээд нудрага зангидахад шоочрэ ирхэн шуулдаа. Зэрэгт явж 90 цент үрчгээд ганц охин жолигтой найрч чадахгүй. Харчиг амт шүү чи нэрэ. Бээл байсан бол өдийт гэр бариад найр хийж гисэн хөвтөөд. Гэхэд хангаа жумалзаад "За тэгэд чиний найрсаа охин чи хаана байна?" Гээд түүний өөдөөс хариу нэгсэн байртай алгаад хинэлэхэд "Энэ нутаг усанд оюунагаас өөр үе тэнгээ охин байгаа биш." Тэгээд түүнд сайн найз маань сэтгэл алдарч хаад байхад "Гү би яах ч вүлээ? Удахгүй. Би сөөрөн бараадахаар ямар янзах шиг охин ихнэрээ болохыг хараарай. Сүхэ хүүч шииртэй ир шүү." Гээд тэнгэр ширтэн хэвдлээ. Хангаа "За тэгэр. Тэгээд тэр үед оюунаа бид хоёр
гэр бүл болсон байхад манайхаар ирж байгаарай. Харин энэ хүслийн аваа, чөдгөрийн аваа хоёрынхаа дунд суурин бараад чадлаггүй мал хараад гацчихв та. За мууяр. Queen. Чи яагаад энэ хоёр толгодыг ингэж нэрлсэнийг мэдгүй? Чи мэддэг юм уу? Саяхан манад өвөгийн найз ирээд явсан юм аа. Их баян өвгөн байсан. Урд нь энэ нутагт төрж өссөн юм гинлээ. Өдөөнийг багуухад өвөө түүнд ярьж өгдөг байсан гэсэн. Дээр үед энэ нутагт хэд хэдэн хүүхэд алга болж шөндөө гэрээг нэг юм тойрж алхаад бүр сэгсэж нураах гээд ерөн л их аюултай тэрэн болсон гэдэг юм билээ. Тухайн үед хааны зарилгаар тэмдэг тэнчгэлөө, мэрэгэн хүнчгэлөө нэг том лам ирж тэр тэрэнг нь энэ жүдгэрийн аваанд дарж тамгалсан гин. Тэгж л нэг аюул дарагдж хүмүүс амар тайван амьдрах болсон ч нэг шөнө нэг согтуур энэ хүслийн аваанаас тэрэн минь чи сонс үрийг минь авч болсон юм чинь буцааж бас өгч чадах ёстой гэдэл агсарчилтэй. Гэтэл бүрэнхий татсан тэр үед жүдгэрийн аваан дээрээс хин нэг нь түүн рүү даалсан гэсэн. Өнөө хэрийн чи уусын юм дороо гарч гэрлэг өгөөсөр очсон гин. Гэтэл хэдхэн сарын дараа эхнэр бие давхар болсноор удалгүй нэрэлж охинтой олж илдэ. Түүнээс хойш энэ авааг хүслийн аваа, харин тэрийг нь жүдгэрийн аваа гэдэг болсон гэсэн. Гэхдээ тэр өвгөн өвөнийг доршиж хизээж болохгүй шүү гэж зөндөө загсан. Гэхэд ханга чангаар энэгээд. Тэр өвгөн чамайг л ихсэн айлгч тээ. Үнэхээр энэ хүсэл биелүүлдэг овоо байсан бол толгойдоо бүхэн хүслээ хэлдэг юм байгаас тий. Гэсэнд сүхэ дурамжхан дараа нь заавал муу юм болдог болохоор хүмүүс хүслээ хэлэхээс зэрвдэг болсон. Мөн удалгүй социализм гээд тим яриаг нам дарсан гэсэн. За тэр дими яриач яах вэ? Өнөөдөр чи халуун байна. Малж тогчлоо. Нэмэхгүй очиж хүүтэн цай авъя. Гээд өндийхэд сүхэ хойноос нь усаад худлаа. Оюунаг харах гэж байж ядчихж гээд моринд мардлаа. Тал дунд хос цагаан гэрээ наранд гэлэлцэж харагдана. Гадаан нь хоёр машин зогсгож. Дом гэрийн хойморт том биетэй тарган маглаг гэр хүмүүстэй хэлбэг уучлан шанга чанга нэх бөгөөд энэ хүнийг нэмэх гин. Олоос зочид ирсэн бололтой тэр байр их л хөөрчээ. За гшөө нөгөө таваатаа гэж чинь юу болж байна? Хоёр хүүхэд мах хөвдөж байна уу? Орой зочид хоорхог хийж өгөх юм байна шүү. Алив тараг цагаан идэг ойртуулаарай. Миний охин ээжтэй туслаарай. Удахгүй хүний гэргий болох юм байж. Гэг зэргээр байнгын өглөх бөгөөд үүний хажуугаар ирсэн зочидтой ч сонин хачин хөөрнөхөө мартсангүй. Уяан дээр ханга сүхэ хоёр ирэхэд гэрийн гадна хоёр машин байхаагаад дөвөөс зочид ирснийг элтгэж. Ханга хэргэлзэнгүй зогсоход сүхэ мөрөн дээр нь зохиод төрүүлэн гэрийн зүг алхлаа. Тэднийг ороход нэмэхгүй. За хүүхдүүд мал тогтоно. Алив наашаасаа. Гэснэ зочидтой хандан. За энэ хоёр манай нутгийн хүүхдүүд. Оюуныг маань багын найзууд. Нөгөө шороо идэж өссөн хоёр нэгэд эдгэн энэ дээ. Энэ хүмүүс хотоос ирсэн. Манай ирээдүйн худууд. Оюунаг маань гуйж ирсэн юм. Гэхдээ ингээд найз чинь хүний ихнэр олж байна да. Энэ үгийг сонсоод хангагийн дотор хөмөрчих шиг болов. Мэдээ орсон цагаас шохоорхон гэгийнхэн хайрлаж байсан түүнийг нь өөр танихгүй хүний ихнэр болно гэж сонсоод тэр зөөдөлж байгаа эсэгтэй эргэлзлээ. Ажуунаас нь хэн нэгэн нудрах шиг болгоод сүхэ байх өгөөд урд нь гэрийн эзэгтэй цай барин гайхан зогсно. За баярлаа. Би харин юм бодоод хэмээн сандран хилээд аягтай цайг аван болгов. Ханга энэ удаа ирсэн зочдыг ажиглав. Нэгэн өвгөн нэмэхгүй дэргэж суугаад харин орон дээр дундаж насны эрэгтэй эмэгтэй хоёр суугаж. Мөн оюуныгийн хажууд нэгэн нүд хөмсг сайтай сагаан залуу суух бөгөөд гараас нь хатгажээ. Үүнийг харсан ханга энэ бүх цаг хугацаанд ядаж түүнд сэтгэлтэй гэдгээ хэлж чадаагүй өөрийгөө үзэн ядаж байлаа. Нэмэхгүй хажууд суух өвгөн сүхэд хандан "За сүхэ хөө. Малаа тогтоочход явна уу?" Гэхэд сүхэ тийм ээ өвөө. Таныг манай өвөө явсан гэд байсан яваагүй байжээ. Би энд ажиллаар ирсэн юм аа. Одоо бэрээ аваад хэд хоногоос буцсан та. Энэ үед орон дээр сууж байсан хосын эмэгтэй нүндийн нэрээ хүүхдүүдэд хотын чихэр амсуулъя гэд ардаа байсан хайрцаг өхөн хоёр ууд чихэр гаргаад эхлээд хангоор сунгахад тэр байр юу ч дууралгүй гэрээс гарч одлоо.
Сүхэ хоёр чихрийг нь биш өгсөн чихрийг нь аваад "За, баярлалаа" гэж. "Хөөе, ханга" гэзээр араас нь даглаа. Ханга морин дээр газар ширтэн чимээгүй явна. Ард нь Сүхэж мөн түүнийг дагасаар хангаагнд "Чи тэр өвгнийг танд юм уу?" "Үгүй яагав, манай нөгөө өвөгийн найз нутагтаа найз дээрээ ирж гисэн чинь бэрг уух гэж лээжилтэй" гэд дууга намсгав. Өөр хүнтэй үргэж байсныг ч мэдэхгүй. Би ч молгоо амт юм да. Сургуулаа төгсгөөр нь ээжтэй бэрг уугаад гэрээ бариад тустай гарна гэж мөрөөдөөд л. Гэтэл ангаа нүдэнд нулимс цээлэгнэн ширтэж байсан ч газар нь бүрэлдсэн өгч гарахгүй байв. Сүхэ хийд имэйл санаа алдан дагсаар. Нар жаргаж гэгээ дасрах төхөж байлаа. Ангаа орон дээр хэвтэгч өвгний "Бэрээ аваад хэд хоногоос буцсан да" гэх үг сонсогдоод унтаж үлж чадна. Тэрээр өдөржин өөрийгөө үзэн ядсан бол одоо оюунагийн гараа сатгаж байсан залууг үзэн ядж эхэллээ. Чи л байхгүй байсан бол, чи л үгүй байсан бол оюуна минийх байх байсан. Чи л хэрвээ байгаагүй бол. Энэ үед Сүхэгийн яриа санаанд нь орж тэрээр орноосоо өндөлөө. Түүнийг ундаж чадахгүй нойр нь хулдсан мэт орондоо хөрөөж байхыг харсан ээж нь хүүгээ усгаар өндийгт нь гайхан "Хайжих нь минийх үү?" Сүхэ дээр очиод ирээ ээж гэд хангай гэрээс яаран гарч мордоод хүслийн овооныг зүгдээ өгөв. Хэрвээ үнэхээр хүний юм бол хүсэл биелүүлдэг учраас тийм нэртэй юм бол би түүнийг алдмааргүй. Дэрбээр толгодын оройд хүрэх үед яг хараа бүрийн нөмөрч ойрын юмс бүдэг бадаг харагдаж байв. Анга чөтгөрийн овооны зүг хараад чи үнэхээр л хүсэл биелүүлдэг юм бол оюунагийн найз залууг халга болгоод өг гэж чангаар хашгирлаа. Хэсэг зуур ямар нэгэн дохио хүлээн зэрэгэлдэх толгодын зүг ширтсэн чи харанхууд бүдэг бадаг харагдах чөтгөрийн овооны зүгээс ямар нэгэн юм юу ч мэдэгдсэнгүй. Анга хөвгч шиг найзынхаа ярьсанд итгэж гинэт юу хийж байгаагаа ухаарад өөрийгөө шоолмар эсвэл өрөвдмөр санагдав. Найзынхаа ярьсан балаа ирэнд итгэхэд өвөл бүтэн хүнийг алга болох санаа өвөртлөн ирснээ бодохоор ичмээр. Би юу л хийгээд байна гэж өөртөө хэлээд яг ирэх гэхэд нь нүдний болонд нь хэн нэгэн ямар нэгэн зүйл хөдлөх нь харагдлаа. Тэрээр зог тулсан тэр зүг рүү лавшруулан сайн харвал хэн нэгэн ч биш ямар нэгэн сексизм зүйл түүн рүү гараа даллаж байгаажээ. Гадаа хэдийн харанхуй нөмөрч орчлын ертөнц анир чимээгүй болжээ. Гэвч нэмхийн гэрт хүмүүс найрлаж жижиг гэрт оюун сүйд залуутайгаа гар гарнаасаа атгалцсан суугаж. Том гэрээс хүмүүсийн инээлдэх дуулхан сонсогдох ч тэр хоёрт яг одоо зөвхөн хоёулаа альбом мэт санагд. Залуу түүн рүү харан нэмсгэлэхэд оюун ичингүүрэн харцаа боруулав. Залуу эрүүнээс нь барьж зөөлнөр өөрлөгөө эргүүлж уруул дээр нь үнслээ. Хүйсгүүч нүдэ анин хараа үнсээд "Чамайг их саналаа. Би бүр илүү сансан. Ямар сандал гэр бүлээ бүгдийг нь дайжлаад аваад ирэхвдээ. Одоо хоёулаа ингээд гэр бүл болох нь шүү дээ. Эхнэр минь хорон балталж арай эхнэр чинь холоогүй байна" гэд энэ ихтэй зэрэгцэн хэн нэгэн гэрийн гадна хөлөөчрөн алхан сонсогдов. "Энэ хэн бэ?" хэмээн оюуныг айсан шинжтэй асуухад манайхны нэг л согтууд тасардгийн даваан дээр хөлөөчрөд явж байгаа юм багаз. Хөлөөчрсөн нэгэн тэр хоёрын байгаа жижиг гэрийг тойрж алгаж байснаа сүүлдээ гэрээг нь сэгсчин тэр. "Хэн бэ?" хэмээн залуу чангаар асуун харин оюун зодсондоо хашгиран түнд наалдсан байв. "За ялав би гарчхаад ирээ. Энэ одоо хин ингээд тоглоодж байгаа юм шиг маяглаад байдаг байна" гэд бүсгүн түүнээс зуурсан гарыг тавиулаад гэрээс гарлаа. Оюунч дуугүй л түүнийг харсаар үлдэв. Залуу гэрээс гарахад тал сарны бүдэгхэн гэрэлд эргэн тойрон үл ялэг танигдах хэжээ. Тэрээр жижиг гэрийг тойрон алхвал хинч байсангүй. Гэр дотроос оюун "Хэн бэ? Хүн алгаа. Чи тайвширч болно. Би энэ хэд рүү ороод сайн загнаадах юм. Харин чи ороо засчи. Хэднэр лав шүнжин найрлах үз"
Гээд үл ялэг жуумалцаад том гэрлүү чиглэлээ. Дүүнийг дотогш ороход гэрээс гарсан гэхээр хүн харагдсангүй. Бөгөөд байр байрандаа сууцхан хоорондоо хөөрөлдөх бөгөөд нэлээд халцгаажээ. Өвөө түүнийг хараад "Хөө болдоо. Яаж манайх юу болсон? Оюунаад орж ирэхгүй байгаа." Гэхэд хажуунаас нь нэмэх "За залуу улсууд дустаа болсон гэдэг энэ юм байлгүй дээ. За тэгээд эрдгэн амарцгаагаарай. Сая та хэдийн нэг нь жижиг гэрийн гадуур яваагүй үз." Гэхэд нэмэх "Залуу улсын замд саад олох хүн энд алга." Болдож толгой дохин тэндээс гараад жижиг гэрийн зүүн урд бараантан үзэгдэх малын хашааг тойрч үзэхээр алхалаа. Хашааг бүдэн нэг тойроход бас юу ч үл үзэгдэнэ. Хачи юм да. Энэ нэг нь бид хоёроор ингэж тоглолт юм бах та. Гэж бодохдоо зэрэгцсэн ард нь хэн нэгэн эмэгтэй энийх чимээ тод сонсогдов. Тэрбээр зочин эргэн харвал хэн ч алга. Хэсэгхэн хором зог тусан зогсноо буцсан гэрлүү зүглэхэд тал сарны бүүдих туяанд газар тусах түүний сүүдэр хоёр харагдлаа. Айхан эргэн харсан ч хэн ч харагдсангүй. Энэ удаа залуугийн хар хөлсөн зудхан нурууны чар усан өрвийг өдрөв. Тэрбээр гүүх шахам гэрлүү ороход оюун "Хэн байсан бэ?" хэмээн айсан хоолоогоор асуухад саяхан айж байсан болд хоолоогоо засаад "Нөгөө манай аав л байна. Залуу хосоор наригсан юм гинэ." Гээд энийг хайдаад "Ороо засна уу? Унцгаав." "За тэгээ би сая засч дууслаа." Гээд цагаан давуу дэвжсэн орон дээр цомцон суугаад түүнийг хажуудаа суугах шиг хажуудах хэсгээ гараараа хэд тогшлоо. Болд хэн нэгэнд хөөгдөж байна гэж хардараад хөлсөн зудхан зэрэгэд хажууд нь оюун байсангүй. Тэрбээр үндийн ээш тийш бүсгүйгээ хайж харснаа босч гэрээс гарлаа. Эдэд үүднээсээс ирсэн ч айц төгшөөр нь арилсангүйд болд хоолоогоо засан эргэн тойрно ажиглав. Гэрийн зүүн талд нилээн зайтай газар хэн нэгний бараа сүүмэн харагдана. Явган сууган хүн шиг харагдахад болд оюуныг би засч байна гэж таагаад тийш төглөө. Түүнийг улам ойртоход холоос сүүмэн харагдаж байсан дүрс улам тодорсоор үнэхээр л үсээ задгаа тавьж цаашаа харан явган суусан эмэгтэй байгаж. Оюунагийн үс задгаа тавьчихаар ийм орт байлуу гэсэн юм бодоод "Эмэгтэй хүн байж айдгүй хэрэггүй. Гэхдээ намайг сэрийг цуг гарахгүй байсан." Гээд мөрөн дээр нь гараа тавихад өнөөх эмэгтэй түүн рүү огцсон мэргэн харлаа. Залууч зодсонд хойшоо унаадаг. Сэгсээсэн урд үзтэй хоёр нүдэн байхгүй. Сэлдэн хөх царайтай үзэрэн эмэгтэй түүн рүү хоосон угаргаагаараа ширтэх мэд. Тэр адын зүйл босч харин болд өгчилж чадахгүй хойшоо мөлхөв. Энэ үед том гэрээс оюун гарч ирээд жижиг гэрлүү ороход болд байсангүй. "Би засч байгаа юм бах та." Гээд нөмгөн дээлээ тайлан орондоо шургахад дулаахан байлаа. Оюун ч энэ амсэглээд дугтаа нарахгүй дээрээ засаад нүдээ хэнэв. Ээжийнхэн өглөө бүрийн сэрээдэг өгнүүдээр ханга нүдэ нээлээ. Тэрбээр орноосоо босч гэрээсээ гарвал хонин сүрэг майлдан гэрээ гаднаас хөдөлж тал нутагт гэгээ татжээ. Өглөөний сэрүүн агаараас уушха дүүртэл амьсгалахад өжигдрийн явдал зүүд мэт дүүн санагдана. Гэвч тэр зүүд биш гэдгийг маш сайн мэдж байлаа. Өжигдөр оройн түүний харсан зүйл жуухам юу болохыг тэрбээр шүнжин бодож хөрвөөсөөр шүн дунд унджээ. Тэр зүйлийг харсан даруйда айж мориндоо яаж мордснооч мэдэхгүй нэг л мэдхэд гэрийн зүг давхиж байсан аж. Тэр үнэхээр өнөх хүсэл биелүүлэгч тэр нь байсан юм бах та. Хэрв тийм бол оюуна одоо нөгөө залуугаас салсан болов. Магадгүй маргалж байгаа юм болов. Эсвэл яагаад ч юм хором зоцлогчсон уу? Магадгүй өчигдөр найран дундуур нэмэхгүй өнөөх өвгөнд хэрэлдээд мовдчихсан болов. Гэх зэрэг бодлоод эргэлдэгч түүний дотор ямар нэгэн муу зүйл болсныг хэлээд байх шиг. Анга хоноо даган мориндоо мордож хүслийн овоо өөд зүгэллээ. Тэр өжигдрийн болсон явдлын талаараа сүхэд юу ч хэлсэнгүй.
Өд дунд болох үед хангаа сүхээг дагуулan нэмэх гон гадаа ирэв. Тэр хоёрыг мориноос бун гэрлээд өгөх үед сүүд залуугийн аав яаран гарч ирээд "Одоо тэгээд нэмэхээ хаанаас хайх вэ? Энэ нутагт чинь өндөрт гараад дурамдчих уулдав өндөрлөг газарч харагдахгүй." Нэмэгч хойноос нь гарч ирээд "Энэ тал дунд ч өндөр газар гэж хэцүүлтэй. Өчиг төв бараадаж цагтаад хэлэх үү? Магадгүй зам дагуу чинж байж болох шүү дээ. Төөрсөн хүн зам дагана үсттэй." Гэснэ тэр хоёрыг хараад "Өөшгүй та нараа хөслийн овоноос ирв. Тэр хаваар хүн харагдсан уу?" хэмээн амсгаадан тэр хоёр руу төргөн алхангаа асуухад зүхээ "Үгүй юм ажиглагдаагүй дээ. Юу болов баха?" Нөгөө манай хөргөн шүн дунд алга болчихжээ. Газар мэдэхгүй хүн жухам хайцныг мэдэх юм болго. Шүн би засах гэж гараад харанхууд төөрч хичээл гэж бодож байна. Ангаа нэмхийн хажуугаар зөрөнгө додгож ороход оюунаа уйлж, ээж нь дэрэгдэн сууж, харин худураг барилдгаар ирсэн өвгөд урд нь суужээ. Шүн тэгээд орж ирсэн хинж мэдэхгүй ундчихсан хэрэг үү? Чи надад өчигдөр шөнө та хоёрын дунд юу болсныг юу зүлдээл юу яриадах. Гэхэд оюун нулимсаа харчаад "Өчигдөр бит хоёр яагаад ч вэ? Гэрт бит хоёрыг байж явахад гэрийн гадуур нэг хүн хөлөөж ирээд алхаад байсан. Удалгүй гэр нураахнуу гэлдээ сэгсчээд болдоо гарч шалхахаар гарсан. Тэгээд орж ирэхдээ аав нь тоглоом хийжээл гэж хэлсэн. Тэгээд ороодсаа твцгээсэн. Шүн бийс ирэхэд болдоо хажууд байж л байсан. Би та хэд дээр орж ирээд ээж тусалж ор дээр засалж өгөөд энэ хавийг цэвэрлчгээд эргээд ороход болтоо байхгүй байсан. Би түүнийг бие засахаар гарч гэж удаад л орондоо ороод унтаад өгсөн." Гээд ахаад л өвлж эхэллээ. Гэр сэгсцэн гэхэд өвгөн хангаа хоёрын нөөрөнд айц тодорхойг хинч анзаарсангүй. Тэр өдөр цагдаа болон хайгуул хийхээр хэдэн сайн дурын хүмүүс ирсэн ч юу ч олж чадсангүй. Өдөрч дуусч наран жарган бүрэнхий олжээ. Хайгуулын багийнхан гэр бүлийнхэн болдыг хайж, харин өвгөн тэдний дундаас сэргэж хүслийн овоо руу чиглэн хаа загж эхлэв. Өвгөн машина толгодын дунд хэсэг орхиод дээж алхаж эхлэв. Амьсгаацсаар орой дээр гарч ирэхэд бүрэнхий нойлж байлаа. Өвгөн "Хөөе тэр миний хүү хаана байна? Чи хүслийн хариу заавал юм авдаг хэрэггүй. Хэрэг үнэхээр тийм бол хүүгийн минь оронд намайг ав. Төөнийг л үлдээ. Хүүг минь олоод өгөөч. Ой!" гээд доош сүгдэн унав. Гэвч жөдгөрийн аваа юу ч болоогүй мэт тэр зүгээс юу ч мэдэгдсэнгүй. "Муу хатсан тэр миний үгийг сонс" гэхэд хойно нь эмэгтэй хүний энэ их дуу сонсогдлоо. Өвгөн эргэн харвал сэгсээсэн үстэй. Нүдийг нь ухчихсан үзээрийн тэрэн хажууд нь зогсож байгаач. Дандаа өвгөн. Залуу явхад чинь чиний хүснээр би найзын чинь хамиг авч шамд өв хөрөнгө ноцсон байгаа. Дуустдаггүй шүнэлтэй бооцор чи одоо надаас юу хүснэ? Хэмээн ёрийн гаслам хоолоогоор асуухад "Хэвүүлзэгт" гээд өвгөн хойш унж дуусан өөдөөс нь шороо цацлаа. Хачхуух чинь би өөр нэгний хүсч гуйснаар авч бодсон. Харин чиний хувьд нэг хүнээс би хоёр дахь хүсэл сонсдгүй. Гээд урд харгамсаараа өвгөний нүрийг хуу татхан нэр. Өвгөн ч муухай ойрлон доош мөлөхөд тэрэн хүндий цуурайдуулан муухай инээсээр. Чөтгөрийн овоо. Хүсэл бүхэн биелдэггүй. Харин зарим хүсэл биелэх нь хамгийн том аимшигч байж мэднэ. Өчийн бүрий цагаар хүслийн овоон дээрээс чөтгөрийн овоо руу хараад хүслээ хэлбэл энэ нэгэн чам руу гараад аллаж байгааг чи харна. Чиний хүсэл биелсэн гэсэн үг. Харин тэр хүслийнхээ хариуд чи юугаа өгөхөд бэлэн бэ? Зохиолч мөнх сүмбэрлийн 3 цагийн урттай уг зохиол нь чөтгөрийн овоо, чөтгөрийн тойрог гэх бүлгүүдийг багтаасан бөгөөд
Харанхуй ертөнц хэмээх нэгэн том ертөнцийн эхний хоёр бүлэг юм. Чөтгөрийн аваа бол эхлэл, чөтгөрийн тойрог бол хаалга. Хаалганы цаана бүхэл бүтэн ертөнц бий. Зохиолын бүтэн хэлбэрийг сонсох хүсвэл Mbook аппликейшнаас